Бурхны үгийг унших үедээ би Бурхан бие махбодтой болж дэлхий дээр ирэх зайлшгүй шаардлагатай байсныг үнэхээр ойлгосон. Бурханаас өөр хэн бүх хүн төрлөختөнд үг хэлж чадах билээ? Бурханаас өөр хэн тэнгэр газрыг донслогож чадах билээ? Зөвхөн Бурхан л тийм эрх мэдэл хүч чадалтай. Бурхан хүн төрлөختнийг шүүж аврахын тулд бүх үннийг илэрхийлэхээр аль хэдийн бие махбодтой болсон. Ингэснээр бид түүний авралыг хүлээн авах боломжтой болно. Тиймээс Бурхны үгийг уншсанаар бид Бурхны шүүлтийг хүлээн авч түүний үгийг туулах ёстойг ойлгосон. Зөвхөн тэгж байж л бид зан чанартаа өөрчлөлт гаргаж чадна. Би Бурханд зүрхнийхээ угаас талархаж байна. Надад дуу хоолойгоо сонсгож хүн төрлөختнийг аврахын тулд бие махбодтой болох зайлшгүй шаардлагатайгаа ойлгуулсанд нь би Бурханд талархаж байна. Амен. Бурханд талархъя.